За манай өнөөдрийн Монгол Ардын нам бол дан сааж ард түмнээ даапаалдаг нам болсон. Дарга томулж ард түмнээ даралдаг ийм нам болж байна. Өчтөр баахан дэд цай томилсон. Тэгээ өнөөдрийн энэ төсвийн бодлого бол одоо маш асуудалтай нөхцөл байдалд орсон. 20 мянган аж ахуй нэгж дампуурсан. 28 мянган аж ахуй нэгжийн дан саасан. Энэ татврын өөр бол 3.5 их найд төгрөг болсон байгаа. Тэгээ татврын өөр юунаас болж байгаа вэ гэхээр 2016 оноос хойш товт одоо ингээд татврын дарамт өссөн. Өөрөөр хэлбэл 2021-с 22-оос асар их огцом өсөж энэ одоо татврын дарамт энэ аж ахуй нэгжүүдийг ерөөсө бүрэн сүрд аваачиж байгаа. Энэ бол өнгөрсөн хугацаанд энэ төсвийн бодлого бол буруу явж энэ ард иргэдийг өрөнд оруулах, хамаг хөрөнгийн хуухайлах ийм л одоо ажлуудыг хийсэн гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн ийм нөхцөл байдалд орж байгаа. Чилд Аргентинд өнөө 2 зэсийн уурхаа одоо нурснаас болж зэсийн үн өссөн болохоос биш. Одоо бусдаар бол одоо бүх юм одоо хасгалуу орж байна. Нэг зэсийн үн өсчөөж нэг та нар нэг амьд зогоож явах шиг байна. Гэтэл энэ одоо ийм амьдрал хүнд байж хах дахиад одоо дэд сайдрыг томилж энэ ард түмнээ дааж гэж тэгвэл та нарын мөнгийг чинь дарга нартаа зарцуулна гэдэг ийм бодлого явуулна гэдэг чинь одоо арай хэрэгс хэтэрч байна. Тэгээ энэ төсөв мөнгөний бодлого дээр одоо тодорхой арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байна. Ялангуяа одоо төсөв мөнгөний бодлогоор дамжуулж хувийн хвшлээд илүү сайн дэмжсэн тэр улс орн л хамгийн сайн хөгжилтэй байгаа. Тэгэхээр энэ дээр одоо мөнгөний бодлогоор найдахаас өөр арга байхгүй байгаа. Тийм учраас энэ одоо Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогдож байгаа хүн ялангуяа зээлийн хөвөг бууруулах, хадгаламжийн дээд хүнд одоо хязгаарлалт тогтоох энэ ажлуудыг тодорхой хийсний үр дүнд бас тодорхой хэмжээгээр энэ эдийн засгт эерэг үр дүн авчрах ийм одоо боломжийг нээх ёстой. Засгийн газрынхаа халаасанд орж болохгүй. Ингэж ажиллах юм бол одоо бас тодорхой хэмжээгээр энэ эдийн засгийг эрүүлжүүлэх ийм боломж бий болж байна. Ирэх онд бол зэсийн үн $14 мянган дээр очоод нэлээ явах юм шиг байна. Цаашдаа ч ер нь бол энэ уул уурхайн бүтээгдэхүүнээс хамгийн их өсөлттэй байх нь эрэлттэй байх нь зэс байгаа. Тийм учраас энэ одоо зөвхөн одоо энэ зэсийн үн дээр биш эдийн засгийн олон төрөлд тэр одоо таны дэвшүүлж байгаа саналтай бол санал нэг байгаа. Ер нь өнгөрсөн бид нар 10 жилийн хугацаанд төсвөө 3 дахин төлсөн, мөнгөө 3 дахин төлсөн. За бодит эдийн засгийн өсөлт маань бол нэг 5-6% явж ирсэн. Энэ үүсэж байгаа зөрөө бол өнөөдрийн инфляц, үнийн хөрөгдөл энэ хөөсрлийг бий болгосон. Тийм учраас өнөөдөр бол бид нар нэлээдгүй энэ хөөс маань хагарах төвшөнд хурж ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол мөнгөний бодлого, төсвийн бодлого аль нь бол агшиж энэ хөөсийг хаглахгүй энийг доктортой яг эдийн макро эдийн засгийнхаа суур үзүүлэлттэй уялдсан төвшөнд бол аваачих хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За та зээлийн хүүгийн талаар хүндсэн, Чилийн талаар хүндсэн. За Чилийн бас төв банкнаас явуулдаг мөнгөний бодлого бол ер нь их оновчтой явдаг. Бид нар ер нь тэр загвар руу явхад бас зөв гэж ингэж би хувь нөхөө боддог. Хоёрдугаарт бол зээлийн хүүгийн үндсэн шалтгаан бол энэ инфляц, энэ бас л эрэлт нийлүүлэлтийн хууль хэрэгжиж байгаа. Зүгээр яг мөнгө хөлөлтийн хувь дээр л одоо хэтэрхий өндөр мөнгө хөлөлтийн хэмжээнд одоо хөрсөн зээлийн хүүгэл хязгаарлахаас биш яг одоогийн зах зээлийн зарчмаараа явж байгаа энэ банкн дээр явж байгаа хүүг бол бид нар захиргааны аргаар тогтоох нь бол энэ салбар болоод зах зээлээ эвдлэх их буруу жишг рүү явуулах юм аа. Тийм учраас яах вэ гэхээр төсөв мөнгөний бодлого сайн уялдаад за нэгдүгээр мөнгөний бодлогоо төв банк тодорхойлоод тэрийгэ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Бас хэрэгжилтэн дээр алдаа гараад энэс болоод би энэ байдлууд үүсээд ийн гэж бодож байгаа. Тэгэхээр тийм учраас одоо намайг бас энэ төсвийн санхүү дээр нэлээд ажилласан учраас энэ төсөв мөнгөний бодлогыг ойлголцож ажиллахад нэлээд
агц гарах болов гэж ингэж нэр дэвшүүлсэн гэж ойлгож байгаа. Энэ дээр би нилээдгүй төвлөрч ажиллана. Асуудлыг бол суур нөхцөлтөөгөө уялдуулсан судалгаа шинжилгээн дээр үндэслэж хийгээд тэрийнхээ хэрэгжилтийг бол бодиттой хангаж үнэн зөв мэдээллийг өгөх замаар зах зээлийг бас зөв хүлээлтээр удирдах замаар бид үр дүн гарах боломжтой гэж ингэж үзэж байна. За өнгөрсөн хугацаанд одоо энэ эсрэг талд байгаа нөхдүүд нүүрсний улгаагаар эдний хамаарал өгөхий харьяаны одоо компани аж ахуй нэгжүүд иргэд одоо баяжцаасан. Тэгэхээр нийт хадгаламж эзэмшигчдийн 5% нь нийт хадгаламжийн 95% эзэмшдэг юм аа. Тийм учраас ард иргэд бол нэг жирийн иргэд бол нэг тийм хадгаламжтай мөнгөтэй байгаад байгаа юм баг байхгүй. Хөдөө малчид энэ төр бол ерөөсөө бараг л одоо хэцүүдж дуусч байна. Тийм учраас зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай энэ одоо асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэж энэ аж ахуй нэгжүүдтэй өндөр хүүтэй зээл аваад тэрний хэдхэн одоо хадгаламж эзэмшигчдийг нүүрсний хулгайчдыг баяжуулдаг ийм одоо зүйлээс татгалзах хэрэгтэй байна. Энэ дээр бас тодорхой хэмжээний арга хэмжээ авах ёстой. Манай одоо зөвлөх даваад оржийн зээлийн дээд хэмжээнд тэгэхээр яг хадгаламжийн бүтцийг ингээд нэлээд ярьж байгаа. Манай их усүрийн 44 манай банкуудын зээл олголт бол 24% өссөн. Энэний их усүрийн 44% нь бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа. За эрэлт бас их байгаа, эрэлт нийлүүлэлтийн хууль бас үйлчилж байгаа. Тэгээ эрэлт их байгаа учраас энэ зээлийн өсөлт өнгөрсөн жилээс 24%-аар нэмэгдсэн. Тэр дундаа хэрэглэгчдийн хэрэглээний зээл бол илүү өсөлттэй байгаа даа. За бүр наривчлах юм бол тэтгэврийн зээлийн өсөлт 44.2%. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр бас нөгөө талдаа зээлийн эргэцээ яваад байдаг. Дотоод хадгаламж маань инфляцтай уялдаж тогтож байгаа. Инфляциас доош түвшинд бид нар энэ хадгаламжийн хөв хүчээр оруулах тухай энэ банкны одоо өөрийн үйл ажиллагаа, эрсдлийн зардал, ашиг гэдэг ийм зүйлүүд харж байгаа. Энэ дээр бас тодорхой хэмжээний би анализ Бүрэг дор жишүүн тодруулъя. За тэгэхээр хэрэглээний зээл их нэмэгдэж байгаа гэдэг чинь цалин тэтгэвэр дээр маш их зээл олгож байна гэсэн үг. Энэ бол маш тийм эрсдэл багтаа зээл байдаг. Тийм учраас банкуд яаж яана гэхээр танаа одоо үн цаасаа чинь маш ихээр худалдаж авч байгаа. Бодлогын хүн өндөр байгаа учраас үн цаасаа чинь худалдаж аваад амраар нь тэр одоо тэрний хүүгээр амьдарч байгаа. Тийм учраас та гол нь одоо Монгол банк заавал ашигтай ажиллах шаардлага байхгүй. Тийм учраас тэр одоо үн цаасаа бага гаргаад зах зээл рүү илүү одоо компаниудад бага үедээ зээл олгох талаар ажиллаарай гэж танд хэлмээр байна. Баярлалаа. За таны яг хэлж байгаа энэ зээлийн бүтц бол макро тэнцвэртэй зохицуултын хүрээнд хийгдэх ёстой ажил. Энэ дээр одоо яаралтай бас бид нар анхаарал тавьж хийх ёстой. Өөрөөр хэлбэл бодлогын өндөр удаа явснаас болж энэ үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд бол нэлээд хүнд байдалд орсон байгаа гэдэгтээ би санал нэг байна. Тэгэхээр энэ дээр бол бид анхаарал тавьж ажиллана. За хоёрдугаар асуудал бол төсөв мөнгөний бодлогын уялдаа. Ер нь уялдаагүй яваад хоёр талдаа мөчлөг дагж ирснээр л өнөөдрийн хөөс бий болсон. Тэгэхээр энэ дээр одоо зайлшгүй энийг төсөв мөнгөний бодлого хамт хэрэгжихгүй бол үр дүн их багтаа болно. Тэгэхээр эрх зүйн заавал механизм бас сайжрах ёстой. Ер нь бол би энэ ажил томилогдвол их хурд мөнгөний бодлого яагаад чухал юм гэдэг талаар ер нь нэлээд бас ойлголт юмыг өгнө гэсэн юм бодолтой байна. Төсөв мөнгөний бодлогын хувьд бол би төв банк бол би даасан хараат бусаар ажиллах ёстой гэдэг зөв. Гэхдээ яг энэ халахвчийн дор нөгөө хаалгаа хачаад суугаад байна гэсэн үг биш. Тийм учраас би мөрийн хөтөлбөртөө стратегийн түнш байна гэдэг нь асуудлыг засгийн газартай ярьдаг, шийдэл бас ярилцдаг, тооцоо юм өгдөг, үнэн зөв тооцоо, учир шалтгааныг гаргахад нь олоход нь онш тавихад нь тусалдаг ийм байгууллага байх ёстой. Түүнээс бишээр одоо хаалгаа хачаад эсвэл нөгөө төсвийн болоод хагас төсвийн үйл ажиллагаа явуулаад мөнгө хэвлээд ингээ хөөсрүүлээд байдаг гэж болохгүй гэж ингэж бодож байгаа.